Сайн байцгаана уу? Эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төв их орох эмэгтэйчүүдийн эмнэлгээс Blue Code буюу хөх код идэвхжүүлэх үзүүлэх сургалтыг 2026 оны 2 сарын 5-ны өглөө 07 цаг 30 минутанд хийлээ. 4 Сангүй амьсгалгүй хүнсгүй гүнганаа тусгал дуудаад хуккод идэвхжүүлээрэй. Хуккод идэвхжүүлээ. 2 зарж ийн 20 тажиглаарай. Бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартай маш баярлалаа. Сургалтын төгсгөлд эмч эмнэлгийн мэргэжилтэн нар маань мулайжин дээр цээж шахалтыг хийх дадлага хийлээ. За цээж шахалтын тухай мэдээлэл өгөхөд
Интубацийн гуурс байрлуулж амьсгалын зам чөлөөлөөгүй тохиолдолд 3-2-ын харьцаагаар шууд бус цээж шахалтыг хийн. Интубацийн гуурс байрлуулж амьсгалын зам чөлөөлсөн тохиолдолд цээж шахалтыг тасралтгүй хийн. Цээж шахалтыг 1 минутанд 100-аас 120 удаа байхаар 5 см-ээс доошгүй гүнд шахнаа. Дарсан гараа цээжнээс салгахгүйгээр цээжний эргэнд хилэгдэх нөхцөлийг хангана. Цээж шахалтыг 10 секундээс илүүгүй завсарлахгүй байх хэрэгтэй байх нэ. Мөн зүрхний шууд бус массажийг аль болох завсарлахгүйгээр 2 минутаар ээлжлэн хийн. Амбу маскын тухай танилцуулъя. Амбу маскыг бэлдэх амьсгалуулахдаа орчны саадгүй нөхцөлийг бүрдүүлэн өвчтөнд таарах нүүрний маск бэлдэн амбу хүчил төрөгчийн гуурстай холбох хит олон хит их амьсгалуулахаас зайлсхийх 30 удаа зүрхэнд шууд бус цээж шахалт хийсний дараа 2 удаа амьсгалуулах буюу 1 минутанд 6-аас 8 удаа амьсгалуулна. Цагаан бөгөөсөн хоолойд интубацийн гуурс байрлуулж амьсгалын замыг хамгаалах байрлуулсан гуурсаар амьсгал өгөх хэрэгтэй. Дефибрилляторын талаар мэдээлэл өгье. Дефибрилляторыг өвчтний цээжний харалтаа байрлуулна. Цахилгаан тэжээлд холбож асаана. Гэл бэлтгэж тавина. За мөн нэг фазтай дефибриллятор ашиглаж байгаа бол 360 жоулаар, 2 фазтай дефибриллятор ашиглаж байгаа бол 150-аас 200 жоулаар цохиулна. Хүүхдэд эхний дефибриллятор 2 жоул кг тунгаар, 2 дахь дефибриллятор ашиглахдаа 4 жоул кг тунгаар, дараагийн дефибриллятор ашиглахдаа 4-өөс 10 жоул кг тунгаар цохиулдаг байна. За ингээд өөрийн биеэр цээж шахалтыг 1 минутын турш хийж туршиж үзсэн бүх тасгийн эмнэлгийн мэргэжилтэн нартаа баярлалаа. Өглөөнийхөө үнэт цагийг зарцуулан 7 цаг 30 минутаас хойш үзүүлэх сургалтанд маань бүрэн хамрагдсан 113 эмч эмнэлгийн мэргэжилтэн нартаа баярлалаа. Хамтран ажилласан бусад алба тасад нэгжүүдтэй баярлалаа. Бидний сургалтыг зохион байгуулахад хүний туслалцаа үзүүлэн оролцсон үргэлж биднийг дэмжиж идэг удирдлагуудаа мөн баярлалаа.